Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 24-ний өдөр улсын хурал дөрвөн мэдүүлсэн жагсаал цуглаан их хэрэгчлөөний тухай хуулийн шинэсэн найруулгын төсөл болон хамт дөрвөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлцэх асуудлыг хууль зүйн байнгын орой 2025 оны 4-р сар 22-ний өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Хууль санаачлагч Монгол Улсын нэгдүгээр Орос олон улсын гэрээ конвенц, жагсаал цуглаан их журмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, хүний эрхийн үндэсний комиссаас боловсруулсан хүний эрх хэрэгчлөөний байдлын илтгэлүүдэд тусгасан, жагсаал цуглааны талаар судалгаа мэдээлэл, дүгнэлт зөвлөмж, Amnesty International төрөмс байгууллагаас жагсаал цуглаан их журмын тухай хуулийг шинжилэн сайжруулахтай холбоотой хийсэн дүгнэлт тайлан, Монгол Улсын их хурлын хүний эрхийн дэд хорооноос 2021 оны 12 дугаар сард зохион байгуулсан жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг, түүнчлэн нэр бүхий улсын хурлын гишүүдийн санаачилсан жагсаал цуглаан их журмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тусгасан зарим асуудал болон бусад их сурвалжийг үндэслэн жагсаал цуглаан болон түүний төрөл хэлбэрүүдийн шинээр томьёолох, жагсах суулгах хэрэгчлөөнд үндэслэхгүйгээр хязгаарлалт тавихгүй байх, аяндаа үүссэн жагсаал цуглааны талаарх зохицуул түнчлэн жагсаал цуглаан хийх мэдгэл хөргүүлэх бүртгүүлэх үйл ажиллагаанд дэвшилт зохицуулт бий болгох, хууль сахиулах нийтийн журмыг хангах чиг үүргэхий байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгох зэрэг зохицуултыг тусгаж хуулийн төслийг боловсруулжээ. Хууль санаачлагч хуулийн төслийн хэрэгжилттэй холбогдсон гарах эргэн хуулийн этгээд төрийн байгууллагын зардлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжтой нийцүүлэн эргэн хуулийн этгээд төрийн байгууллагад нэмэлт зардал үүсэхгүй одоогийн батлагдсан орон тоо төсөв зардал нөлөөлөхгүй гэж үзсэн байна. Улсын хурлын тамийн газар Монгол Улсын хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 5-5 дахь заалт Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34-ийн 1 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт шийдэж гишүүдэд тараасан бөгөөд уг дүгнэлтийг байнгын орооны хуралдаанд танилцуулсан болно. Уг хуулийн төслийг парламентын захим сайданд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн уянга шиг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлж, үзэл болоо илэрхийлж жагсаал цуглаан хийж байгаа нэрийн дор аж ахуйн нэгж иргэдийн эрхийг зөрчсөн 50 бус жагсаал цуглаан зохион байгуулах, хууль ёсны дагуу холбогдох зөвшөөрлөө авсан гадаадын хөрөнгө оруулалтад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эд хөрөнгөд халддаг асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар улсын хурлын гишүүн Баасан жаргал жагсаал цуглааныг тарахтай холбоотой шийдвэр гаргах эрхвээ эдгээдийн хуулийн төсөлд өөрчлөлт оруулж ирсэн үндэслэлийн талаар, хууль бус жагсаал цуглаан гэх нэр томьёоны талаар, хуулийн төсөлд жагсаал цуглаан их хэрэгчлэг илүү нээлттэй болгож байгаа мэт боловч процессын шинжтэй зохицуултуудаар хязгаарлалт хийж байгаа хэсэг талаар улсын хурлын гишүүн сандаг учир жагсаал цуглаан зохион байгуулан санааталж байгаа этгээд гэж хэнийг ойлгох, тухайн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг эрхвээ этгээдэд хүргүүлж байгаа субъектыг ойлгож болох хэсэг талаар, жагсаал цуглаан дээр аливаа асуудал үүсгэж зохион байгуулагчийн хариуцлагын асуудалтай холбоотой тул хууль тодорхой туссан байх шаардлагын талаар, жагсаал цуглааныг албатан дарах нөхцөл тогтоогдсон бол уг жагсаал цуглааныг тараах эрх бүхий этгээдийн талаар, мөн хуулийн төсөл тусгагдсан аяндаа бий болсон жагсаал цуглаан гэсэн зохицуултын талаар улсын хурлын гишүүн Он Номинчмиг үзэл болоо илэрхийлсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах талаар хуулийн төсөлд туссан хэсэг, мөн органикаар үүссэн жагсаал цуглааныг санаатай эсвэл төлбөртэй болон бусад нөхцлөөр жагсаал цуглааны үндсэн зорилгыг өөр тийш чиглүүлдэг асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар улсын хурлын гишүүн Инх баяр төрөөс жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авдаг журмалдаг гэхээс илүүтэй үзэл болоод чөлөөтэй илэрхийлэх хүний жамсны суур эрхчлөг илүүлэх гэдэг агуулгаар боловсруулж өргөн мэдүүлсэн жагсаал цуглааны хийх хэрэгчлөөний тухай хуулийн төслийг хэлцгийг дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж, зарим оронд хуульчлагдсан байдаг төлбөртэй зохион байгуулалттай жагсаал цуглааны талаар хууль зүйн сайдын байр суурийг талаар асуулаа. Мөн улсын хурлын гишүүн Эрдэнэ болд улс төрийн эрхээ эдэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Эрдэнэ гэдэг жагсаал цуглаан их хэрэгчлөө хомигдмал байх нь хүний эрхийн индекс хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа болон уг хууль хэрэгжиж эхлээд нийгэм тодорхой хэмжээний үйлчлэл үзүүлсэн тохиолдолд тэрхүү эрхийн индекс хэрхэн өсөх талаар харьцуулсан судалгаа хийсэн хэсэг. Уг хуулийн төслийн талаарх иргэд олон нийтийн саналыг хэрхэн авсан,
Мөн хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар өнгөрсөн хугацаанд Монгол улсад зохион байгуулагдсан жагсаал цуглааны талаар статистик тоо баримт мэдээллийн талаар Улсын их хурлын гишүүн Дээд Цогтбаатар хууль зүйн дүгнэлтэд жагсаал цуглаан хэрэгжүүлэх хязгаарсан талаарх зохицуултуудыг хуулийн төсөлд тусган байгааг анхаарах талаар дурдсантай холбогдуулан тайлбар авч асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орон хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн П. Сайн зориг жагсаал цуглааны хэрэгжлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн байнгын орооноос ахлах боломжоор хангаж өгөх талаар мөн ажлын хэсэг дээр хуулийн төслийн нэр томьёог анхаарах тус хуулийн гол амин сүнс бол олон нийтийн аюулгүй байдаг хангалттай хууль сахиулах байгууллагын эрх үүргийг нарийн тодорхойлох шаардлагатай талаар мөн тамгын газараас гаргасан хууль зүйн дүгнэлтийн хүрээ хязгаарын талаар Улсын их хурлын гишүүн Ил Соронзон болд хууль зүйн дүгнэлтээр хувийн өмчийн газар дээр жагсаал цуглаан зохион байгуулах асуудал тухайн өмчлөгчийн зөвшөөрлөг авах шаардлагын талаар дурдсан зүйтэй талаар жагсаал цуглааныг сошиал орчинд сурталчилж урьдчилан этгээдийн зохион байгуулагч гэж тооцох хэсэг талаар мөн нэг газар нэг зэрэг олон жагсаал цуглаан болох тохиолдлыг цаашид ажлын хэсэг анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Х. Баасан жаргал олон нийтийн эрх ашигыг хамгаалахаас гадна жагсагчдын эрхийг хамгаалах жагсаал цуглаанд үзэл болоод эрхийлэх эрхчлөөг хангалтаар хуулийн төсөл олон улсын гэрээ конвенцэд нийцж байгаа хэсэг талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж буй механизмыг дэмжиж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Б. Инх 2 улс төрийн нөлөө бие итгээд жагсаал цуглааныг саарамжуулах зорилгоор мэдээлэл хийсэн тохиолдолд хэрхэн анхаарах талаар Улсын их хурлын гишүүн С. Эрдэнэ болд шинэ хууль тогтоомж баталгаас илүүтэй олон одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах талаар жагсаал цуглаан хийх нэрийн цаана улсынхаа хөгжлийн сайн сайхны зүйлийг харлуулдаг хүний нэр алдар хүнд бие махбодод халддаг зүй тогт бий болсон байгааг анхаарах талаар нөгөө талдаа жагсаал цуглаан зохион байгуулах эрхчлөөний асуудал хөндөгдөж байгаа боловч нөгөө талдаа бусдын эрхийг ностойгоор зөрчих асуудал байж болохгүй талаар Улсын их хурлын гишүүн Дээд Цогтбаатар иргэний 50 жагсаал цуглаан эрх хэрэгчлөө Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд суурь эрх бөгөөд энэхүү эрхээ илгэхдээ төрөөс зөвшөөрөл эсвэл төрийн зөвшөөрөл олох асуудал байж болохгүй талаар мөн хувийн өмчийн газар жагсаал цуглаан зохион байгуулж болох талаар хуулийн төсөл тусгагдсан байгаа нь үндсэн үйл засан өмчлөх хэрэгтэй холбоотой зөрчил байгааг анхаарах талаар тус үг хэлсэн болно. Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэлхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-11 дэх зүйл хэсэгт байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөл түнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад жагсаал цуглаан хийх хэрэгчлөөний тухай хуулийн шинжилсэн найргын төсөл болон өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдэд олонх дэмжиж чуулганы нэгдсэн хурлаанаар хилцэхлэгт нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ жагсаал цуглаан хийх хэрэгчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингү болсон тооцох тухай, дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, дотоод зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хилцсэн хэсэг талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийн хилцсэн шийдвэр өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.